Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 2024 оны 12 сарын Мэлхийн ордны астрологийн зурхайг харъя. За 12 сарын 1-нд шинэ сар эхэлж байгаа. 12 сарын 6-нд ангараг гараг 2 сарын 24-ний хүртэл таны мөнгөний гэр дээр байршгаар байна. Гэхдээ ангараг гараг буцах хөдөлгөөнд байгаа учраас мөнгөтэй холбоотой асуудлууд удаашрч магадгүй. Тийм учраас хэн нэгэнд мөнгө зээлдүүлэх хэрэггүй. Эсвэл өөрөө мөнгө орлогын их үүсвэртэй холбоотой ажил, төрөл, зээл, төсөл, бизнес гэд мөнгөтэй холбоотой ямар нэгэн зүйл тань өөрчлөлт орж магадгүй. Энэ 3 сард ерөнхийдөө ирээдүйд хийх гэж буй мөнгө төгрөгтэй холбоотой, орлого их үүсвэртэй холбоотой ажлуудаа шинээр суралцаж, энерги эрч хүчтэй байж бэлтгэл хийж байх үе. 12 сарын 7-ноос Далаван шулуун хөдөлгөөнд орж байна. За энэ үеэр таны аялал зугаалгын гэр дээр гарч байна. Хэрв та 7 сараас хойш виз авахар хөөцөлдөж байсан, эсвэл аяллаар явах, гадагшаа явах, хөдөө явах, ер нь таны шийдэл хөдөлгөөнтэй холбоотой хөөцөлдөж байсан ажлууд удаашралтай байсан бол одоо энэ амжилттай бүтнэ. Мөн цагдаа шүүх болон олон нийтийн хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудлуудад таатай уур амьсгал орж эхэлнэ. 12 сарын 8-нд Сугар гараг дэлхийн вантай нэгдэж байгаа. За энэ үеэр Мэлхийн ордныхонд маань буцалтгүй тусламж, хэн нэгнээс бэлэг авах болон танд туслах хэн нэгэн гарч иж магадгүй. Эсвэл та өөртөө хөрөнгө оруулагч татаж магадгүй. Хэн нэгэнд зээсэн мөнгөө буцааж авах боломжтой. Нөлөө бүхий баян хүнтэйч танилцаж магадгүй юм. Өмнөх сарын 6-ан дээр би та бүгдэд анхааруулсан 11 сарын 26-наас 12 сарын 25-ны хооронд ямар нэгэн чухал зүйл төлөвлөхгүй байхыг сануулж байсан. За энэ сарын 15-наас Буд гараг маань шулуун хөдөлгөөндөө иргэн орж байна. Энэ хугацаанд танд гэр бүл ямар нэгэн асуудал гарсан, мөн ажил төрөл дээр ямар нэгэн асуудал гарч байсан бол одоо 12 сарын 16-наас бүх зүйл хуучин хэвэндээ орох болно. Мөн 12 сарын 15-нд бүтэн сар гарч байгаа. За энэ үеэр алжаал ядаргаагаа тайлж массажинд орох, биеийн цэвэрлэгээ хийж мацаг барих, далд ертөнцөд суралцах, эсвэл бясалгал хийх зэрэгт тааламжтай. Энэ үеэр мөн сонирхолтой нууц тайлагдах болно. 12 сарын 21-ээс 30-ны хооронд нар таны харилцаа холбооны гэр дээр гарч байна. За энэ үеэр болзоонд явах, хэн нэгэнд гэрлэх санал тавих, эсвэл үерхэл эхлүүлэх зэрэгт маш сайхан харилцаа үүсгээр харагдаж байна шүү. 7 сарын 4, 5, 6-нд төрсэн Мэлхийн ордныхонд нар таны бизнес, ажил эрхлэлт, таны одоогийн байдалд таныг илүү хариуцлагатай болоход нөлөөлөх болно. 12 сарын 30-нд 2 дахь удаага шинэ сар гарч байгаа. Энэ үеэр танд шинэ хүнтэй танилцах, шинэ харилцааны эхлэл тавихад тааламжтай байх болно. Ингээд 12 сарын 31-нд Мэлхийн ордныхан маань аз жаргалтайгаар шинэ оноо өгтөн аваарай. 12 сарын Мэлхийн ордны тарот зурхайг харъя. За эхний карт маань 2-ын сэлэм гарч ирсэн байгаа. За энэ нь ямар нэгэн сонголт хийх. За эсвэл эхнэр нөхөр зөрчилдөх, найз нөхөдтэйгөө хамт ажиллагсадтайгаа маргалдах гэх мэтчлэн маргалдаан зөрчилдөөн үүсч магадгүй. Зөвхөн өөртөө ижил төвшний эсвэл ижил байр суурьтай хэн нэгэнтэй санал нийлэхгүй байж магадгүй юм аа. Ямар нэгэн чухал хуулийн холбогдолтой бичиг баримт хөөцөлдөж байгаа бол хуульч, зөвлөгч
хэн нэгэнтэй өөрөөсөө илүү мэдлэгтэй хэн нэгэнтэй зөвлөлдөж мэдээлгээ илүү тэлэх хэрэгтэй. Оюутан сурагчид шалгалтандаа илүү сайн бэлдэж юмдах хэрэгтэй. Дараагийн карт маань од гарсан байна. Энэ од бол бүх хүсэл биелэх боломжтой гэсэн утгатай. Альва зүйлд өөрийнхөөрөө үннээрээ байгаарай. Од таны чин хүслийг биелүүлэхэд туслах болно. За тэгээд энэ сартаа Мэлхий ордныхан маань гэр бүлэрээ аз жаргалтай сайхан баяраа тэмдэглэхээр харагдаж байна. Альва хүнд хэцүү зүйлд асуудлыг хурдан шийдэж даван гарах хэрэгтэй. За ямар нэгэн сэтгэл гонсойлгох мэдээ сонсож магадгүй. За магадгүй та хамаатан саднаа гэртээ урьсан байсан чинь ирж чадахгүй ч гэдэг юм уу те. Эсвэл та өөрөө айлд урагдсан байтал очих боломжгүй ч болох юм уу. Эсвэл жоохон бие тавгуурхах, эсвэл эмнэлэгт үзүүлж шинжилгээнд хамрагдах зэрэг зүйлсүүд тохиолдож магадгүй. За мөн энэ сард дуулах, зураг зурах, уран сэтгэмжээ хөгжүүлэх зэрэг цагийг зугаатай өнгөрүүлэх сайхан боломжууд гарч ирж магадгүй. За өмнө нь танд ойлгомжгүй хэцүү санагдаж байсан ямар нэг хүнд хэцүү нөхцлөөс гарах арга замыг хайж олно. Ингийн тулд мэдлэг мэдээлэлээ дээшлүүлж эрэл хайгуул хийх хэрэгтэй байна. Ингэж чадвал таны амьдрал тун удахгүй нар гихэр харагдаж байна. Ажил, карьер, бизнест ахиц дэвшилт гарч амжилт ялалт ойрхон байна. Мөн эрүүл мэнд ч сайжрахаар харагдаж байна. За ер нь тэгээ товчхондоо бол бүх зүйл сайн сайхан болно гэсэн үг. Дараагийн карт маань альва зүйлээс өөрийгөө чөлөөлж айдсыг даван гарч ирээдүйд яг хэн болох, юу хийх, юу хүсэж байгаагаа зөв тодорхойлж ирээдүйн эрч хүчтэй зоригтой алхах хэрэгтэй байна. Дараагийн карт маань гэр бүл, найз нөхөдтэйгээ аялах, зугаалах, за эсвэл хорим найранд урагдах, баярт оролцох, баярт мөч аз жаргалтай цагийг сайхан өнгөрөөх гэсэн утгатай карт гарч ирсэн байна. За дараагийн картууд маань сайхан романтик болзоо, хайр дурлалын карт, мөн өөрийгөө таньж мэдэх, бясалгал хийх, өөртөөгөө ажиллах, за мөн өөртөө итгэлтэй байх гэсэн картууд маань гарч ирсэн байна. Хамгийн гол нь өөртөө маш итгэлтэй, зоригтой байж айдсыг даван гарах хэрэгтэй байна. Магадгүй Мэлхий ордныхан маань энэ сард хоньны орд эсвэл арслангийн ордныхонтой аялал зугаалгаар явж магадгүй юм. За тэгээд өөртөө итгэх итгэлээ илүү нэмэгдүүлэхийн тулд маш сайхан бясалгал хийж, тайвширлыг олж, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, өөрийгөө дотроосоо болон гаднаасаа эрүүлжүүлж, сайхан энерги ирч хүчээр цэнэглээрэй. За магадгүй манай синглчүүд сайхан хэн нэгэнтэй танилцаж магадгүй. Эсвэл альва зүйлд багаар хамтарч ажиллах сайн хамтрагчаач олж магадгүй. 12 сард Мэлхийн ордныхан маань хүнд хэцүү байдлаас гарах арга замыг олж амьдралд нь нар гарч сайн сайхан аз жаргалаар дүүрэн байх болно гэж. Ерөөй баярлалаа, баяртай.